хийдэг буугаа байдгийг тэр л өрн арга урвынхоо яг дайрч байхад нь тэр авийг хүмүүс салгаа тэр хөөсөн байгаа. Сүргэлцэн зэдлэг нөхөрөд барихын тулд хэлбэх. Тэгээд чонтоогоо эвлэлдээд энэ бол бас нэлээд арга хэмжээ авч ажиллахгүй болохгүй байх гэж би бодож байна. Сүүлийн жилүүдэд зэрлэг ноход илбэгшиж амтан барьж идэх цаашлаад хүнлүү дайрах тохиолдол цөөнгөө гарах болсон. Хэдийгээр холбогдох байгууллагууд нь нохтыг устгаж энэ талаар арга хэмжээ авдагч төдийлөн үр дүнд хүрдэггүй байна. Тэгвэл богд ууланд өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжлаа. Нөхдөд амдрын голцож ирнэ янгэр бууг бор гөрөөс ер нь их гин байна. Ер нь ойроо 2-3 жил бол ер нь нохоо хэлбэрсэн. Гэтэл өнгөрсөн жилээс л яг нохоог энэ уулнаас үргээх тийм үйл ажиллагаа зохион байгуулалт ажлууд хийгээд ер нь энэ жилийн үед бас арай өмнөх жилүүдтэй бас арай гайгүй байна. Гэхдээ бодвол ер нь нохоонууд энэ уулаараа зэрлэгсэн, сүргэлцэн нохоонууд бол одоо бид 2-3 хоног өмнө явж байхад бүр уул оройгод бол жим татаа гарцсан нохоонууд сүргэлцэн нохоонууд зөндөө байна. Өчигдөр Чандманы аманд одоо тэнд одоо байрлсан хэдэн буугаа байдгийг тэр л өрн арга урвын нохоо тэр уулнаас бууж таарад тэр яг дайрч байхад нь тэр авийг хүмүүс харуул манаа бид нар нийлээд ингээд салгаа тэр хөөсөн байгаа. Нохтыг бол одоо үргэлэг цөөрөлтөнд бол одоо нийслэл дүүргээс хамтарсан тийм ажил зохион байгуулдаг л да. Тэд болохоор нөгөө машин хэрэгтэй учраас яг нөгөө энэ хордоод байгаа, сүйтгээд байгаа ан амьтдыг бариад байгаа энэ нохтоо бол чадахгүй байгаа юм л да. Нохоо устгах нь буцаагаад нөгөө амьтны ирэх гэдэг асуудлыг олон нийт иргэд зарим иргэд бол хэлж шүүмжилдэг л дээ. За энэ бол нөгөө төгөөр яг ингээд яг амьтдыгээ шархтуулаад барьж байгаа утгыг харах юм бол шал өөр юм байхгүй юу энэ чинь бол маш одоо нохоо бол дээр үед одоо бидний мэдэх үед намар ороод ганцхан төрдөг байсан бол одоо жилийн дөрөөр төрж байна. Асар ихээр үржиж байна. Тэгээ энэ бол зөвхөн Монгол нохоо биш. Янз янзын үйлдвэрийн нохоод орж ирсэн учраас одоо бид нар тэгээ чонтоогоо эвлэрлээд энэ бол бас нэлээд арга хэмжээ авч ажиллахгүй болохгүй байх гэж би бодож байна. Чон бол ер нь нэг хүчрүү орж ирээд энэ дөрөв юм бариад тахын бас арай гайгүй. Сүргэлцэн зэдлэг нохоонууд ер нь одоо янгэр гөрөөс барихын тулд хэлбэх. Ер нь энэ ноход ер нь хаанаас орж ирээд юм бэ? Хотын төвөөс л орж ирж байна. Одоо хотын төвөөс л орж ирдэг шиг л энэ амуудад байгаа энэ том барилгын компаниудын барилга барьж байгаа нөхдөөс гаднаа нохоо мохоо тижээгээд ороодсон нохоонууд хоол ундаг нөгөөдөл гүлгэж яваал тэгээд гүлгнүүдийн ийшээ тийшээ авч тавьдаг юм яа тэгээд ууланд зэрлэгцэл гараад тэгээд нэг томсон нохоонуудад жижиг гүлгнүүдэн дагаа тэгээд ууланд ангараад зэрлэг болол тэгээд сүргэлжээ юусаа тасарч өгөхгүй. Энэ амьтдыг минь бариад байгаа зэрлэг амьтад одоо бор гөрөөсийг бол одоо маш их барьдаг. Мөн одоо энэ янгрийн сүрэг рүү одоо сүлд элтбүр дайраад одоо бид нар бол хамгаалах гэж ирвэхээрээ л оролдож байна. Манай ач нар аж ахуйн нэгжүүд ингээд харуул манаа нохоо авцардаг. Энэ тэгээ нөгөө нохоо өсөх бас нэг том шалтгаан болоод байгаа юм.